Дэлхийн боловсролд хүрэх таны гарц Неоны төв боловсролын төв. За одоо хоёлаа сэтгэлийн талаар яриаг болж байна. За хүмүүс ингэ сэтгэлэг гэдэг аюул яриад байдаг. Гэтэл сэтгэлэг гэж яг юу хэлээд идэв юм бэ? Сэтгэлэг ер нь яг ямар төлөвлөстэй байдгийг бэ гэдэг чинь яг хэлэх юм. Сэтгэлэгтэй яасах уу гэдэг сэтгэлэг гэдэг үг бид нэг юм шиг ойлгоод орнд яриад байдаг. Ингээ зөвлөгөө гэхээр эхлээд цөөр ингээ тайлбарыг хэрэгтэй болдог. Сэтгэлэг гэж юу вэ гэдэг талаар ярих. Англи хэл дээр энэ чинь scholarship гэдэг үгнээс гаралтай шүү дээ. Scholar гэдэг чинь эрдэмтэн мэдлэгтэй боловсролтой үнийг хэлж байгаа. Тэгэхээр ер нь бол эрдэмжих хөтөлбөр гэсэн утгатай юм аа гэдэг. Тэр энийг бол хаасаа яриа яваад байдаг эрдэмжих хөтөлбөр. Тэгээд агуулгын нь юу гэхээр тухайн одоо хүнд мэдлэг боловсрол олгоход санхүүгийн одоо хөрөнгө оруулалт хийж байгаа л үйл явц гэсэн. Тэр ямар хүнд тэр санхүүгийн хөрөнгө оруулалт хийх вэ гэхээр өөрөө эрдмийн агьяастай сурсан зүйлээ ингээд хэрэгжүүлэх чадамжтай тийм хүндлэлт дээр сэтгэлийг олгох гэдэг байгаа. Тэгэхээр тэрийг тийм хүн гэдгээ батлахын тулд яах вэ гэхээр өнгөрснөө сурсан агьяас амжилт хамгаалж байна. Тэгэхээр ер нь бол болчтой өндөртэй нийгмийн идэвх өндөртэй тийм хүмүүсд сэтгэлэг өгдөг. Бусдаар бол ийм өөр зорилготой сэтгэлгүүд байж болно. Гэхдээ дэлхийн нийтэд байгаа сэтгэлгүүд бол тийм сэтгэлгүүд л байгаа гэсэн. За ингээд төрлөөрөө бол өөр нэгдүгээр сургуулийн төлбөрийн сэтгэлэг. Стипенд буюу цалин амжиргааны зардал өгдөг сэтгэлэг. Энэ хоёрыг нийгмийн авсарсан бүтэн сэтгэлэг гэсэн ийм гурван үндсэн төрлийн сэтгэлэг яриад байгаа. Гадуур болохтой зэрэг бүтэн сэтгэлэгээс урьдчилаад байгаа зүйлийг асуугаад эцгээр 100% сургалтын төлбөрийг бүтэн сэтгэлэг гэж яриад байгаа байхгүй. Бидний ойлголцоор бол бүтэн сэтгэлэг гэдэг нь стипендтэй оруулсан амжиргааны зардлаа оруулсан тэр бүрэн сэтгэлийг бүтэн сэтгэлэг гэж ойлгоод байгаа. 100% сэтгэлэг бол зүгээр сургалтын төлбөрийн 100% сэтгэлэг, 30% сэтгэлэг, 50% сэтгэлэг ингэж ярьдаг. Зарим сургууль бол нөгөө Монгол оюутан зориулсан 10,000 долларын сэтгэлэг, 3,000 долларын сэтгэлэг ч юм уу тийм сэтгэлгүүдээс байгаа. За тэгвэл дараагийн стипенд буюу цалин амжиргааны зардал эсвэл оюутны байр өгдөг ийм төрлийн сэтгэлгүүд бол орж ирдэг. Их усрээс хамаарах бас ялгаан гардаг гэсэн. Засгийн газрын санхүүжилттэй сэтгэлэг гэж гарч ирнэ. Их сургуулийн өөрийнх нь өгдөг сэтгэлэг гэж гарч ирнэ. Санхүүдийн олгодог сэтгэлэг гэж гарч ирнэ гэсэн. Том засгийн газрууд өөрсдийнхөө боловсролыг дэмжих үүднээс сэтгэлгүүд өгч байгаа. Жишээ нь Австралийн засгийн газар өгч байна, Америк өгч байна, Англи өгч байна, Герман, Япон гэдэг. Энэ нэг бүтэн сэтгэлгүүдэд дандаа стипендтэй. Ноцтой найг өгч байна. Одоо миний таньдаг мэддэг төгсөгч найз нөхдөс нь Australian Awards аваад явж байгаа хүмүүс бол бараг 5 жил дараалал бид нар авсан хүмүүс байгаа байхгүй юу? Тэнгүүд шууд ингээл бакалавра төгсөнгүүтээ магистртээ Australian Awards аваад явчихна. Зарим хүмүүс тийш бодоод байдаг. Тэр чинь квотын тоон баг 2 дугаар төсөлтөө ихтэй зөвхөн идүүн авдаг. Маш их чадвартай жансаатай болцсон үед тэр сэтгэлийг авдаг ийм өрсөлдөөнтэй байгаа даа. Тэгэхээр засгийн газрын сэтгэлэг бэлтнэ гэх юм бол олон жилийн ажлын туршлага хэрэгтэй, эхний оноо ч өндөр байна, тухайн мэргэжлээ бүр эзэмшсэн хүн яг яагаад дараагийн түвшин сурах гэдэг гэдгээ баталсан хэсгээр гаргаад ирсэн тэр хүнд өгдөг ийм өрсөлдөөнтэй сэтгэлийг засгийн газрын санхүүжилттэй яваад байгаа. Сургуулийн санхүүжилттэй сэтгэлийг зорилгууд нь өөр байгаа. Янз бүрийн ингээд түвшин байгаа. Ихэнх нь merit based буюу жинхэнэ суралцах чадамжтай гоц оюутнуудад өгөгдсөн юм байгаа. Эсвэл судалгаа. Эсвэл хоёр төрөл. Судалгааны чиглэлээр бол асуулын сэтгэлэг байгаа. Өмнөх видеонуудад ч гэсэн байгаа гэж байгаа. Австралиар дүүрэн судалгааны сэтгэлэг байгаа, Англиар дүүрэн байгаа, Шинэ Зеландад дүүрэн байгаа. Энэ боломжуудаас энэ сэтгэлийг бол авах боломж бол байгаа. Бас зорилгоос шалтгаалаад өөр. Одоо Австрали, Англи гэдэг энэ орнууд өөрийнхөө боловсролыг сурчлах шаардлага болсон байна шүү дээ. Тэгэхээр бүр хэлний бэлтгэлээс сэтгэл өгөх шаардлага байхгүй. Боловсрол сурчлах шаардлагатай байгаа орнууд бол хэлний бэлтгэлээс гэсэн үг. Эхлээд сэтгэлэг авах. Тэгэхээр хэлний бэлтгэлээс эхлээд бакалавртай сэтгэлэг аваад явъя гэсэн зорилготой байгаа бол аль орны сэтгэлэг бэлтгэх үү гэдэг анханасаа мэдчихээ тэрэндээ бэлтээд явах хэрэгтэй. Яг англи орноос өгч байгаа бол ер нь бол том бүтэн сэтгэлгүүд бол магистрийн түвшинд ялангуяа судалгааны түвшинд байдаг юм байна л гэдэг ингээл ойлгож байгаа. Тэгэхээр ер нь бол өөрөө яаж бэлтгэх вэ? Хизээс ер нь бэлтгэх гэдэг вэ? Контекстээс шалтгаалаад ямар шалгууруудыг тавьдаг юм бол за би одоо бол энэ дээр бол зөвхөн Австралийн жишээн дээр л ярьж байна. Энэ бол хэлний бэлтгэл байхгүй. Тэгэл авчих чинь бакалаврын түвшин авах юм бол сургалтын төлбөрөөр сэтгэл авах боломжтой. 30%, 40% гэдэг тийм. Сургалтын төлбөрөөр багасгах гэх юм бол эхний жилдээ дипломын зэрэгтэн сурчих юм бол баг 2 дахин баг төлбөрөөр эхний жилдээ сурахгүйдаа дараагийн жилдээ бүхэн төлбөрөөрөө бакалавртаа ороод ингээд явчих юм. Өөр гарцууд байгаа. Магистрийн түвшинд бол мэргэжлийн магистр, судалгааны магистр хоёр өөр төрөл байгаа. Мэргэжлийн магистрт бол яг бакалавртай адилхан сургалтын төлбөрийн хэдэн үеийн сэтгэлэг гэсэн тэтгэлэл авах боломжтой. Стипендийн тэтгэлэг авах юм боломж хомс. Судалгааны магистр бол зөндөө төрлийн сэтгэлэг байгаа. Сургалтын төлбөрөнд байгаа стипендийн жаа, хүртний жаа их ингэж нэгдээд авчих болно. Докторийн түвшинд бол бас өдрөл байна.
Алийн чавч болно гэсэн. Ямар төвшин бэлтгүүдээс шалтгаалаад төлөвүүд нь өөр болчихтой бас тийм. Яаж бэлтгэх вэ гэдэг нь бол нэгдүгээр мэрэгчлээ зөв сонгосон байх хэрэгтэй. Илүү тэтгэлэг болгох мэрэгчлүүд гэж байгаа. Нийгмийн сайн сайхан чиглэсэн мэрэгчлүүд, нийгмийн ажилтан, багш, за эсвэл экологийн мэрэгчлүүдээ эдгээр бол илүү их тэтгэлэг болгодог мэрэгчлүүд байгаа гэсэн. Мэрэгчлээ зөв сонгож иж тэтгэлгийн болон цаашид байх уугүй юу гэдэг чинь ялгаатай гарч ирнэ. За хоёрдугаар бочлон өндөр байх хэрэгтэй. Түрүү ярьсан шүү дээ эрдэмжих хөтөлбөр энэ чинь бол сурлах сайтай хөтөлбөр өгнө. Сурлах сайтай байна гэдэг чинь өөрөө бакалаврын түвшин авч үзсэн юм бол олон багштай харьцаж ажилласан байгаа шүү дээ. Өгсөн өөрөө даалгаврыг хийж гүйцэтгэсэн байгаа. Тэгэхээр ажил үүрэг гүйцэтгэх чадвартай өргөдөө тэр дүнгээрээ баталж байгаа гэсэн. Тэгэхээр очтон маш хамаатай дүн 80-аас дээш байх. Эсвэл 12 дугаар ангийн дүнгийн голчийг ингээ аваад үзсэн. Энэ 12 дугаар ангид өргөдлөө мэдээлдэг шүү. Тэгэхээр 11-д төгсгөл голчтон 80-аас дээш байх шаардлагатай гэсэн шаардлагууд байгаа. За дараагийнхан хэлний оногтой байна. Бид нар онгон монголтой газар байгаа. Тийм оноо чинь 6.5. Тэрнээс өндөр байж ч тэтгэлэг төрсөлтөө шүү дээ. Тэгэхээр юу н айлцын 7-оос дээш байх хэрэгтэй. Бакалаврын төвшин дурсалж байгаа хүмүүсийн бол SAT-г оногтой байх хэрэгтэй. 1350. Магистрийн төвшин зарим орны сургууль ялангуяа Америкийн сургууль маш их асуудал гэж юмаа. GRE-ийн оноонуудыг аягүй асуудал байдаг байхгүй. Гэтэл тосрол төлөвт тэрийг нэг асуудаггүй. Тэгэхээр сургуулиудын ялгаатай гэсэн. За дараа нь тэмцээн оролтод айлгуулах их оролцсон байх шаардлагатай. Тэгэхээр одоо манайд нэг зүйлүүд нэг юм хандлага байгаа тийм шүү дээ. Хүүхдүүдийг оролдуулсаа болооч дөрн ингээл хүн байхад л болооч юм уу. Тэр нь бол зөв. Гэхдээ ирээдүйд тэтгэлэгтэй явъя, илүү өндөр боловсрол эзэмшээ гэж бодж ивэл тэмцээн уралдаанд заавал оролцсон байх хэрэгтэй. Яг бол энэ үндсэн үүргээсээ гадна өөр зүйлийг хийх чадамжтай харуулж баталж байгаа гэсэн юм. Үндсэн үүрэг гэдэг чинь сурагч бол хичээлээ сураад илүү гарсан цагтаа гэр орны ажлаа хийгээд за тэгээ хоббиндээ цагаа зарцуулна шүү дээ. Гэтэл тэмцээн уралдаанд оролцсон гэдэг чинь энэ 3 цагаа зөв зохицуулчаад илүү цагаараа тэнд болж байгаа. Тэгэхээр энэ бол тухайн үеийн потенциал чадамжийг харагдаж байгаа. Бакалаврын төвшин ч гэсэн адилхан гэсэн үндсэн үүрэг нь оюутан хичээлээ хийн. Тэгээ бусад цагууд нь адилхан. Энэхэн сайн дурын ажил, сайн үйлсийн аянд оролцсон байх хэрэгтэй. Зөвхөн ийм аягүй он сурлагтай өндөр дүнтэй байх нь хамаагүй. Өмнөх одоо оноонууд дандаа оноо яриад байлаа шүү дээ. Өөрийн чинь мэрэгжлийн чадамж, ур чадварууд. Эдгээр чинь хандлага төлөвшгийг хүн юунаас авдаг юм бэ? Сайн үйлсийн аянд хэрэг оролцсон гэдэг. Сайн үйлсийн аянд оролцоо чи ямар цалин авахгүй. Өөрийнхөө хамаг хүчтэй цагийг зарцуулаад байгаа шүү дээ. Тэгэхээр илүү юм хувийн хичээх хандлагатай тийм цаг зарцуулж чаддгүй сэтгэлж гарахгүй. Тэгэхээр босдыг гэсэн одоо боцсон тэр сэтгэл байх юм бол яаж хийж байгаа л нэг цаг гаргаад тэрийг хийцэн байдаг хүн. Тухайн үний бас хадгалах хүчтэй өнлөг боломжтой болохоор сайн улсын аянд оролцсон, тэрийгээ цагаар баталгааж өгсөн, сертификатаар баталгааж өгсөн ийм зүйлүүд хийсэн байх хэрэгтэй. Америкийн замын сургуулиудаар бүр альбиасаа шаардлага тавьж өгсөн байдаг. Хамгийн багадаа 120 цагийн сайн улсын аянд оролцсон байх хэрэгтэй. Сайн дурын ажил хийсэн байх хэрэгтэй. Хаа нэгтээ ингээ сайн улсын аянд явах юм бол альбиасаа сертификат өгч болохгүй гэдэг асуугаад аваад тэрийгээ хавцлаад ингээ бэлдсэн байгаа хэрэгтэй. Тэгээд холбоотой ажлын туслах хэрэгтэй. Ер нь насан турш их хүн ажил хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр цаг гаргаад ингээ ажил төрөл эрхэлж болж гин үгүй юу тэрийгээ одоо юугаар баталгаа тий ажлын тодорхойлолтоор баталгаа нийгмийн даатгалаар баталгаа магистрийн төвшин явж байгаа бүр альбиасны нийгмийн даатгалаа төлөө 2 жилийн ажлын туршлагатай байх хэрэгтэй гэсэн ийм шаардлагууд бол тавигдчихж байгаа. Түндэрлэг мэдээлэлтэй нь зулуулчлаа шүү дээ. Тэгээ эдрийг нэгтгэн дүгнээ эсээ бичнэ. Бичгийн чадвар гэж байна. Боловсрол бичгийн чадвараар үнэлдэг шүү дээ. Хамгийн одоо сурах хэцүү чадвар чинь бичгийн чадвар. Тэгэхээр чи тэр чадварыг эзэмсэн байна уу гэдэг чинь эсээс чинь хардаг. Бичгийн ур чадвар сайтай байх хэрэгтэй. Филиппин ийм зорилготой үүнийхээ төлөө ийм хийж бүтээсэн хүн гэдгийг нэгэ илэрхийлэх чадвартай гэж нөгөө эсээ чинь гарчсан. Тэгээ эсээ чинь тэмцээн явж байгаа дараа нь ярилцлагад орно гэх мэт ингээ дараа дараагийн хэмжүүд ингээ яваад ирдэг. Тэр сэтгэлэг бэлтнэ гэдэг чинь ерөөсөө тэр хүний амьдрал тэр чигтэй. Ийм нэг хүчин чармаал зарцуулсан хүүхдүүд залуучууд хоорондоо өсөлтөж тэр томбод сэтгэлгүүдийн төлөө өсөлтдөг гэсэн. Тэгэхээр хизээнээс бэлтгэх гэдэг маань энийг ойлгосон цагаас хойш байнга хэлчихэж байгаа хэрэгтэй гэсэн. За, сэтгэлийн талаар мэдээлэл өгсөн баярлалаа багшаа. За баярлалаа.